Сайн байцгаана туяа байна. Өнөөдөр би та бүхэнд нэг гоё байр танилцуулнаа. Энэ маань King Tower хотхон дотор байдаг 205 м2 талбайтай байр. За King Tower хотхон маань Marshall Town хотхон дотор байрладаг. Ийм том цагаан байшингууд байгаа биднийг мэдэх бах. За цэцэрлэг төрөлнтэй маш ойрхон байрлалтай. Дээрээс нь доторх зохион байгуулалт нь маш гоё юм байна. Одоо би та бүхэнд орж харуулъя. За цуг явцгаая цөмөрөө. Нөхөн дөмбөрийн процесс тань өдрөөр биш цагаар мандал даатгал. За бүгдээрээ King Tower-ийнхаа орц руу орж үзье. Орч нь ямар гэдгийг одоо харуулъя. Ингээд орлоо. Ийм орцтой байр та нар харж ирсэн үү? Орц нь гэхэл ийм том орцтой. Дээшээ хараа. Тэнд бас ийм орсон суугчтай зориулсан green өрөө гэж байгаа. За үүдэнд ийм хүнсний дэлгүүртэй бараг орцоолон л ийм хүнсний дэлгүүр янз бүрийн өвсөний төвөд байдаг. За ийшээ ингээд ресепшн хэсэг нэнд байна. Байрнууд ингээд дундаа ийм ресепшн хэсэгтэй хоёр тал руугаа ингээд байр руугаа орчдөг. Энэ ингээд зүгээр л орцно гэж бодлоо. Энд ийм гоё уран зураг мөрөгтэй. За жоохон хүүхдүүдтэй айлд бол ингээд ялангуяа жоохон сахилахгүй хүүхдүүдтэй айлд бол ингээд хүүхдүүдээ гаргаж ирээл коридороор хэд гүйлгч хэд л боломжийн болохынх нь одоо хэрэгцээг хангачих нь шүү дээ. За 20 дахь гараад ирлээ. Манай одоо коридорын хэсэг л ихэд ийм гоё энд ийм уран зурагтай үүдэндээ ийм гэрлүүцтэй энэ давхрынхаа үүдний хэсгийнхаа дизайныг бас ийм гоё хийсэн апартмент Монгол бас нэг тийм олон байдгүй болов гэж бодож байна. За хаалганы хувьд Hornge брендийн герман хаалга смарт хөгжөөтэй. За хурууны хээгэр юм уу эсвэл кодоор онгодог. За энэ хүнд ган хаалга байна. За одоо бүгдээ дотгошоо оръё. За дотгошоо оронгууд энэ үүдний хэсэг нь. За энд бол ингээд 10 хүнч зэрэгцээд хувцас салсан хоорондоо чигцэлтгэхэргүй том зайтай юм байна гэж харагдаж байна. За эндээ үүдний шкафтай энэ үүдний шкафыг байр хөдөлж авсан хүмүүстэй өнгөө бэлгэлэн гэсэн сүүлийн байрууд юу нь бол ихвчлэн үүдний шкафаа бас бэлгэлдэг болцсон юм байл шүү. Та өөр газар байр авсан ч гэсэн бас асууж үзэхэд бусад байрууд чинь бэлгэлээд байна. Танаа яач вэ гэж асуухад болохоор юм лээ. За ийшээ яг одоо гэрлүүгээ орж ирлээ. Тэгэхэд энд ингээд дахиад шкафнуудтай. Тэгэхээр өвлийнхөө хувцснуудыг ч юм уу тий хэрэглэдэггүй одоо 100 болох юм бол хав намынхаа хувцснуудыг эндээ ингээд алт хийгээд хийчих боломжтой юм. Шкафсаа бол хангалттай. Эндээ зочны нойлын өрөө байгаа. За ийшээ том өрөөний хэсэг рүү одоо бид нар орж ирж байна. Орж ирэл харахад шууд өөдөөс ингээд том цоохнууд харагдаж байгаа учраас байгаа хэмжээнээсээ маш том хэмжээтэй болж харагдаж байна. За энэ байр маань 205 м2-т 3 унтлахны өрөөтэй, 3 нойлын өрөөтэй байр байгаа. За том өрөөний хэсэг дээр одоо цөмөрөө орж үзье гээшээ. Тэгэнгүүт дээшээ 6 м-ийн өндөр таацтай. За энэ бид нар бол одоо 2 давхарт байгаа штэ. Ер нь бол ийм өндөр таазыг хвчлэн хауснуудад хийдэг. За эсвэл ийм апартментын хамгийн дээдлийн давхрууд хвчлэн ийм өндөр таазтай байдаг. Гэтэл энэ King Tower-т маань энэ 2 давхрын байр хэрнээсээ 6 м-ийн өндөр ийм тааз хийчихсэн байна л да. Тэгээ яг энэ ингээд зогсоод харахаар маш өндөр таазтай ийм том хаусн дотор байгаа юм шиг мэдрэмж бол надад төрж байна. За цонхны хувьд Шүкогийн цонхтой. Шүко ч Монголд үйл ажиллагаа явуулаад нэлээд олон жил болсон бас Монголд байгаа хамгийн сайн цонхны үлдвэр. За энэ шил нь болохоор ганжуулсан шил хагарахтаа бутарч хагардаг. 3 давхар вакуум цонх. Араам нь болохоор металл араамтай. Дуу чимээ маш сайн тусгаарладаг. Одоо би энэ цонхыг онгойлгохоор яаж чимээ орохыг та сонстоо. Дүү гэж нэлээд чимээ орж ирж байна. Хаангууд ингээд ямар ч чимээгүй. Тэгэхээр чимээ тусгаарлалт маш сайтай. За дээрэс нь одоо Шүкогийн цонх ямар даваа талтай гэхээр Шүкогийнхэн ч нөгөө дараах сервис аягүй сайн үзүүлдэг. Одоо жишээлбэл энэ нэг Porsche-ны эрзэнүүд чинь аягүй амарх муудчихдаг л да. Нэг 2 жил хэрэглээл 2-3 жил хэрэглээл солиулж явах хэрэгтэй байдیں۔ Тэгэхээр дотооддоо байгаа үйлдвэрээр хийлгэж байгаа учраас дараах сервис үйлчлэгээ сайн энэ ямар нэгэн гажилт үүсэх юм бол одоо удаан хэрэглээний явцтай 5-10 жилийн дараа гажилт үүсэх юм бол өөртөө ирээд янзлаад өгчдөг. Дээрэс нь эрзэнэ бол хизээ одоо хүссэн цагтаа солиулаад авах боломжтой. Тэгэхээр дараахаас үйлчлэгээнүүдээ авахд бас их амар юм байна гэж санагдсан.
байр маань ерөнхийдөө бол өндөр таацтай байр. За одоо яг энэ галтгооны хэсгийн тааз болон бусад хэсгүүдийн тааз нь 2 м 80 см-ийн өндөртэй таацтай. За галтгооны хэсэг одоо энэ хоолны хэсэг 2 хоорондоо юм том зайтай. Ер нь бол энэ байранд ингээд орж ирээд хамгийн түрүүнд бас мэдрэгдэх зүйл бол 205 м квадраттай хэрнээсээ одоо тэрнээсээ том юм шиг мэдрэмж төрүүлж чаддсан байна гэж бодогдож байна. За шалны хувьд болохоор Германы яг цэвэр царс модон шал. Тийм болохоор нөгөө ус асахаар зарим прокатын шал чинь аюу амархан ингээд бөмбөжтэй штэ норохоор энэ бол тийхгүй. Дээрэс нь төвжилтийн систем маш сайн учраас за ялангуяа Монголд одоо шалан дээр гардаг проблем чинь жоохон удаад 2-3 жил болоод ирэхээр ингээд хоорондоо зай гараад эхэлдэг штэ. Хатаад нөгөө модон шалчаа агшаад энд болохоор яадаг вэ гэхээр нөгөө шал хоорондоо төвжилтийн систем маш сайн учраас хоорондоо зай гарахгүй. Хоолны хэсгийг харъя. За хоёр талдаа бас ийм цонхтой учраас сэлгэр том мэдрэмж төрүүлж байна. Эндээ бас хандаа чулуун болон арьсан оруулж өгөхөөр дизайны хувьд болохоор тийм дулаахан гоё мэдрэмж төрүүлж байна. За эндээс ингээд шууд хүүхдийн тоглоомын талбай харагдана. Хүүхдийн тоглоомын талбай нь Шведийн Hagscape брендийн тоглоомын талбай маш чанартай. Яг энэ хотхон дотроо болохоор машины зам байдгүй учраас хүүхдүүд бол тоглоомын талбай дээр бас аюулгүй тоглож болно. Одоо энэ King Tower-ын Marshall Town-ы бас хамгийн гол авах зүйл нь ийм байдаг. Хүүхдийн тоглоомын талбайр хавцаа орхон аюулгүй хүүхдийн аюулгүй байдлыг хангаж өгсөн. Хүүхдийн тоглоомын талбайнууд нас тэгээ хөрхөн чанартай. За ийшээ юу байна цөмөрө харъя. За энэ хаалганы өндөр 2 м 40 см. Тэгээ энэ хаалга өндөр болохоор бас ерөнхийдөө аюу тийм өндөр нэг том зайтай юм шиг. За энд бол нэг хүүхдийн өрөө. За ер нь энэ байранд хэрэгжилж байгаа обоонууд нь бүгдээрээ одоо Солонгосын LG брендийн цаасан обоонууд бас угааж болдог хүний одоо эрүүл мэндэд ээлтэй. King Tower маань Marshall Town хотхон маань дотроо маш олон цэцэрлэгтэй. За тэр нь бол маш том давуу тал. Одоо эдний жишээлбэл миний гэр гээд Монтессори цэцэрлэг байдаг л та маш сайн цэцэрлэг. Би бол хүүхдүүдээ бүр хаа холоос нааша зөөж энэ хотхонд байдаг цэцэрлэгт өгдөг байсан. За тэр цэцэрлэгээс гадна зөндөө олон цэцэрлэг сургуулийн сонголттой, Кембрижийн сургалттай сургуулиас энэ дотор байдаг. Хотхон дотор сургуультай байна гэдэг чинь одоо хичнээн амар байлээ те. Хүүхдүүдийг машинаар зөөнө гэдэг чинь бол айгүй том асуудал шүү дээ. Би өөрөө нөө хүүхдүүдэд зөөдөг болохоор мэдээд байна л да. Тэгээд дээрэс нь энэ сургууль маань хотныхаа хүүхдүүдэд 10% хөнгөлөлт өгдөг юм билээ. За. Ийшээ. За хүүхдүүдийн харин цэврийн өрөө энд байна. Бас бэлта болон чулуунууд нь Италийн Темпини брендийнх, Америкийн Color гэх брендийн тоноглолтой. Сангийн тоноглолууд нь бол цаан чанарын тоноглолттой. Дараагийн өрөөнд орж үзье. Тэгэхэд энэ коридорын өргөнийг хараа. Ийм өргөн коридортой. Хангалттай том зайтай байгаас тий. За тэгээд энэ өрөөг бас хүүхдийн өрөөний байдлаар зохион байгуулсан байна. King Tower байгаа энэ Marshall Town хотхон маань яг үхээр маш олон үйлчлэгээний төвүүдтэй бүр 50 гаруй үйлчлэгээний төвүүд байгаа. Тэр дотор хүүхдийн эмнэлэг, шүдний эмнэлэг, өсчин гоо сайхан за нотротос босод баг бүх үйлчлэгээ байдаг гэж хэлэхэд болно. Тэгэхээр хотгоноосоо одоо гарахгүйгээр л энэ хотхон дотроо бүх одоо амьдралаа өрнүүлчих боломжтой. Манай нэг найз байд юм л да энд амьдардаг. Тэр маань болохоор би ерөөс энэ хотгондоо насаараа амьдармаар байна. Яа тэгэхээр ерөөс хотгоноосоо гарах шаардлагагүй хүүхдүүдэд цэцэрлэгт нь өгч чинь хотгон дотроо хүүхдүүдэд сургуульд нь хөргөж чинь хотгон дотроо за хүүхдүүд нь өвлөө ихэд хотгон дотроо эмнэлэгтэй. За шүдний асуудалгүй хүүхд гэж том хүн гэж байхгүй. Хотгон дотроо эмнэлэг нь байна. Бүх хүнсний дэлгүүрүүд бүх одоо маш өргөн сонголттой хэдэн ч хүнсний дэлгүүрүүд маш олон хүнсний дэлгүүртэй энэ дотроо. За тэгэхээр дээрэс нь жим одоо фитнес усан бассейн гэл бүр хүүхдүүдийн янз бүрийн төрлийн сургалтын төвүүд гээд бүр хүний хэрэгцээнд одоо хэрэгтэй юу л вэ? Бараг бүх үйлчлэгнүүд энд байгаа. Нотротоц бас бараг байгаа гэдэг байгаа шүү дээ. За ийшээ хамгийн гоё одоо чухал өрөөний хэсэг рүү орох гэж байна. Энэ болохоор master bedroom. За master bedroom-ийн хамгийн гоё зүйлийг та бүхэнд одоо бас харуулъя.
Энд ийм том террастай. За энэ террасыг бол одоо өөрийнхөө хүснээр яаж зохион байгуулах боломжтой. За би бол хэрэв би энэ байрыг авах юм бол хамгийн түрүүнд энд бол шууд гарден хийн л гэж харагдаж байна. Тэгэхээр бас махшаардаг хэсэг ч юм уу тий. Ер нь бол хүмүүс өөр өөрийнхөө орол зохион байгуулах бүрэн боломжтой. Ийм том хэсэгтэй. Ийм аюу том байгаас тийм террасынхаа хэсэг. За унтлагын өрөөний дизайны хувьд ингээ ханаа арьсан оруулахтай, чулуун оруулахтай хийчихсэн учраас энгийн нэг обой ханааснаас хамаагүй илүү дулаахан мэдрэмж төрүүлж байна. За дээрэс нь мэдээж унтлагын өрөөнд бол хувцсны шүүгээ илүүдэхгүй энэ ханаараа дүүрэн хувцсны шүүгээтэй хэрнээсээ одоо энд бас нэг гоё юм байгаа. Эндээ 11 м² талбайтай хувцсны өрөөтэй. За ороод хартаа. За энд бол ста эмэгтэй хүмүүсийн мөрөөдлийн хувцсны өрөө хийх боломжтой байгаа сте. Ийм том талбайтай одоо дэлгүүр шиг хувцсны өрөөтэй болох боломжтой харагдаж байна. За энэ юу байгааг харъя. Мастер унтлагын өрөөний маань мастер угаалгын өрөө. Италийн Темпинеге брендийн чулуун болон бэлтэн оруулгууд оруулж өгсөн. За тоноглол нь болохоор Америкийн Color брендийн тоноглолуудтай. Энэ болохоор яах вэ гэхээр усаа агаартай хойлоод даралттай гаргаж өгдөг. Тэгэхээр одоо усаа 30% хэмнэх боломжтой.